Та бүхний амар амгалан гэрий. Миний сэдв харилцаанд тохиолддог асуудлууд. Миний бэлдсэн слайдууд жаахан асуудал үүсгээд байна. Уучлаарай. Та бүхэн хүсвэл вебсайтаас бүх презентацнуудыг татаад авчиж болно. Та бүхэнд миний хуваарьаа олж авсан сургамжуудаа болон энэ сургуульд 25 жил багшлахдаа олж авсан сурсан мэдснээ хуваалцах болно. Миний хувьд энэ танхимаас төрсөн, энэ танхимаас компаниудаа эхэлсэн мянган оюутнуудад зааж байсан. Дээрээс нь нэмээд лабораториос жинхэнэ амьдрал дээр гарах хөрвүүлэг олон алдаж олсон үүсгэн байгуулагчдын туршлагуудаас хуваалцахыг бодно. Оюутан байхдаа 100 мянган уралдаанд олон ч удаа орж байлаа. Бараг 8 удаа байх шүү. Тэгээд нэгэнд нь ч төрүүлж байсангүй. Миний санаанууд тийм ч муу байгаагүй. Харин алдаа нь миний гаргасан санаануудыг аль хэдийн хэн нэг нь хийгээд эхэлчихсэн л байсан юм. Миний алдаануудаас сураарай гэдэг яриад байгаа юм шүү. Миний алдаа нь санаанууд маань муутай биш. Надад баг байгаагүй. Би эрт үед залуу инженер байлаа. Жаахан технологийн шүүмжид эмзэг ханддаг байлаа. Зах зээлийн ойлголт, хэдий хэрэг мөнгө хэрэгтэйг. Миний санааг дэмжих хүмүүс хэрэгтэй байсан. Надад байгаагүй. Би хэрэгтэй ч гэж бодоогүй. Яагаад гэвэл миний санаа хамгийн лагна гэд итгэчихсэн. Би дараа нь нөгөө тэмцээний чинь зохион байгуулдаг болсон. Энэ жил манай баг ямар том байгааг та бүхэн харж байгаа байх. Эд $250 мянган хэмжээтэй үйл ажиллагааг зохион байгуулж байна. Харин намайг зохиодог байхад би ганцаараа байсан юм. Маш олон зүйл дээр ганцаараа ажилласан. Хамгийн тэнэг зүйл. Баг хүмүүс гэдэг чухал гэж хэлэх гээд байгаа юм л да. Намайг 100 мянган тэмцээн явуулдаг байхад төрсэн компаниуд энд байна. Энэ алдартай мундаг компаниуд бүгд л манай энтхийн лабораториос эхэлж байсан юм. Эдгээр дээр нэмэгдэж байгаа. Нилээн хідэн хувьцаагаа нийтэд зарлчихсан байгаа байхаа. Энэ нөхдүүд бүгд л та нарын сууж байгаа суудал дээр сууж байсан шүү дээ. Би бас нэг зүйл хариуцдаг байсан нь үүсгэн байгуулагчдын төсөл юм. Нэг үгээр хэлбэл эндээс гарсан компаниудыг бүгдийг баримтжуулдаг ажил. 1990-ад оны үед намайг хийдэг байхад өндөр тоо гарч байсан юм л да. Одоо бол бүрч их болсон байх. Тэгэхээр сонирхолтой нь юу вэ гэхээр бидний энэ ажил бусад олон сургуулийг ийм маягийн судалгаа анализ хийхэд хүргэсэн юм. Тэгэхээр энэ мэдээлэл бол маш чухал. Яагаад гэвэл бид бүгдээрээ судалгаа, шинжилгээ, хөгжил дэвшлийг сурталчлах бас хүмүүст урам зориг өгөх ёстой. Энтерпренеур хүний хувьд бүх зүйл мөнгөөр ашиг өгөх албагүй гэж би боддог юм. Тэгэхээр ашиг олох нь чухал да. Эдийн засгийн хөдөлгүүр хүч гэсэн чи мөнгөөр ирдгүй маш олон төрлийн ашиг байдаг. Энтерпренеур хүний хувьд маш бага хязгаартай нөөц боломжийг ашиглаад нэг зүгт чиглүүлээд тэгээд
бизнес болгоод тэндээсээ ямар нэгэн үнд цэн гаргадаг нийгэм дэх үнд цэн шүү дээ. Тэгэхээр та бүхэн энэ дээрх жагсаалтыг дахиад хардаа. Бүхэл бүтэн салбар тэр чигээр байгаа үсттэй. Тэгэхээр энтерпренеур алхмууд маш чухал юм. За тэгэхээр би та бүхэнд нэг түүх ярьж өгье л дөө. Оюутан байхад оюутны зөвлөх байсан юм. Зөвлөхүүдийн үүрэг маш чухал шүү. Түүнийг Джон Уайт гэдэг байсан. Тэр нэг удаа кофе ууж байгаад би ер нь багада комикс үздэг байхдаа сургуульд сурснаас илүү их юм сурсан байна лээ шүү дээ. Ээж даанч ойлгодоггүй байсан. Би ч бас. Надад яг тийм тохиолдсон. Би даач гаралтай цагаачийн гэр бүлд Silicon Valley-гийн орчимд төрж өссөн. Англи хэл дээр хийсэн комиксоос л англи хэл хүмүүсийн харилцаа сурч байлаа шүү дээ. Миний комикстэй холбогдсон түүх ийм юм, хар багаасаа. За тэгээд нэгдүгээр курстээ ийшээ нүүж ирсэн. За одоо л амьдрал янзтай болно. Энэ чинь MIT шүү дээ. Энд ёстой дэлхийн толгойтой суутнууд цугласан. Хийж байж сурдаг, туршдаг, бүтээдэг, шинийг сэддэг газар. Энэ сургуулийн хамгийн гол онцлог нь тэр. Туршаад үз, зохио. Төлөвлөөд бодоод яваад байлгүй. Зүгээр л хий. За би тэгээд дээр хоёрыг нийлүүлэхээр шийдсэн юм. Уайт багшийн хэлсэн комикс дээр нэмээд энэ сургуулийн мөн чанар, хав түн буюу боловсролын медиа бүтээгдэхүүн. Эндхийн факультетийн зөвлөх нэрийг өгсөн шүү. Alice Lokan. Хав түн бол хүүхдүүдэд юм яаж барих, хийхийг заадаг картун буюу хүүхэлдэйн кино. Нэгүгээр жаахан хүүхдүүдэд зориулсан MIT стилийн боловсрол. За одоо харин бүх зүйлийг ганцаараа хийх гээд байсан бакалаврын жилүүдээс урагшин жаахан гүйлгээдхий. Энэ үед бол би хатуу сургамжаа авчихсан байсан юм. Энэ зурган дээр манай ажлын байр байна. Хууль болох шээж байсан хүнтэйг анх уулзаж байсан газар юм. Тэр үндэ бидний хийж байсан зүйл цаг хугацаа энерги зарцуулахаар зүйл мөн үү биш үү гэж л шалгаж авав. Дээрээс нь энэ үед баахан аав ээж болчихсон төгсөгчд рүү бичээд хүүхдүүдээ авчраад манай бүтээгдэхүүнийг туршаад үзээч гэж асуусан. Боб Джонсын яриад байсан хэрэглэгч сонгох мэдрэх хэсэг энд явж байна. Олон хүүхдүүд энд харагдаж байгаа прототип загваруудыг хийсэн. Тэгээд дараа нь эдгээр нь хүүхдийн киноны рендерүүд болсон. Тэгэхээр би хинтээ хийсэн бэ? Би лабораторийнхаа докторт хэлж үзсэн. Бид яагаад хүүхдүүдэд юмс хэрхэн барихыг үзүүлсэн хүүхэлдээ хийж болохгүй гэж. Бүх хэрэгслүүд нь картун хэлбэрээр байдаг. Тэнд зөндөө олон багш хэрэгсэлтэй. Тэгсэн яагаад үгүй гэж гиснээ нэг ном гаргаад ирсэн. 19-р зууны хуучин ном. Жаахан хүүхдүүдэд зориулсан хялбар механик. Энэ дотор хүүхдүүд хийж болох зөндөө олон сонирхолтой төслүүд санаанууд байсан. За, гоё юм байна. Хэн тэгээд комиксийн зурх вүлээ? Сторигоо гаргачихна. Бизнес талаас нь бодож чадна. Комик зурх ёстой худлаа. Энэ зургийн голын хүн бол бидний ярьсан 2 дахь зураач Ник юм л да. Энд байна. Ник. Marvel-ийн хэмжээний зураач гэдэл бодчих. Тэр Spider-Man-ыг зурж байсан. Ник манай багт хэлсэн. Харж байна уу? Инженер байна. Инженерчлэл бизнесээ хольж сэтгэх Слоун бид хоёр байна. Бас зураач уран бүтээлч Ник. Энэ нэгдэл энэ баг санаагаа хэрэгжүүлж чадсан юм. Би энд гарааны бизнесийн ерөнхий түүхүүд
ярих гээд байгаа юм биш л дээ. Өнөөдөр та бүхэнд гарааны бизнес хийхэд хэрэгтэй хэд хэдэн чухал ойлголтыг л өгөх гээд байгаа юм. Хамтран үүсгэн байгуулагч, төрөл бүрийн авьяастай хүмүүс, зөвлөх, багш, сайн дураараа дэмжигчид, туршилтандаа хэрэглэгч олох, зөвлөгөө олох, мэрэгжлийн санаа бодол шөөмж авах. Энэ бүх өнцгүүд бүхий л байгууллагын зохион байгуулалт байх ёстой зүйлс. Ганц мод гал болохгүй шүү дээ. Ганц хүн компани болохгүй. Хүмүүст баг бүрдүүлэх бол эдгээр ойлголтууд гарцаагүй хамгийн хэрэгтэй зүйлсүүдийн нэг л дээ. Өчтөр жөө та нарт төлөвлөгөөндөө юу оруулж болохыг хэлж өгч байсан. Бичих баримтанд биш. Орчин хэлсэн. Би тэгээд хүмүүстэй холбоотой санаануудын дугуйлаад яваад л байлаа. Баг бие даасан уншигчид, зөвлөхүүд яагаад олон бизнесүүд дампуурдаг вэ? Рич, Боб Джонс ч бас хэлээд л авсан. Сайн баг бүрдэхгүй бол анханасаа худлаа. Бизнест гадны нөлөө, дотоод нөлөө гэж байна. Дотоод нөлөөн дээр гарч болох эрсдлүүдийг бүгдээрээ хамтдаа харцгаая л да. Тэгэхээр хамгийн эхлээд өөрлөвгөө өнгөх асуудал тавигданаа. Чи хэн бэ? Чиний давуу тал, сул тал. Чи юунд муу? Юунд сайн бэ? Юу хийхээ, юу хийхгүйгээ зааглаж чадсан уу гэх мэт. Чи хэрвээ инженер бол чамд ер нь л тоо, мөнгө борлуулалт бодох тал дээр толгоогоо гашилгах хүн хэрэгтэй. Бас нөгөө талаараа ч адилхан бизнесмен сэтгэлгээтэй бол инженер хэрэгтэй. Ийм хүмүүсээ олох, хэсэг хугацааны дараа гар нийлж ажиллахад тийм сайн хамтрагчаа олно гэдэг хэцүү. Энэ бол үнэхээр маш хэцүү. Тэгэхээр цаг хугацаа асар хүчтэй. Шууд л бүх зүйл сайхан болчихгүй. Гэхдээ л хаа нэгтээс эхлэх хэрэгтэй. Өнөөдрийн хувьд яаж эхлэх талаар л би ярих гээд байгаа юм. Энэ бол яг л хувь заяа карматай адилхан тоглоом. Тоглоом гэдгийг зугаатай гоё гэдэг талаас нь хэлээгүй шүү. Мэргэжлийн талбар талаас нь. Чи хэрвээ өнөөдөр хүний махыг зулгаагаад эсвэл ямар ч этикгүй амиа бодоод мэргэжлийн биш муухай хандлагатай байх юм бол энэ бүгд чиний ирээдүйд муугар нөлөөлнө. Яагаад гэж хүмүүсийн ой санамж чиний өнөөдрийг мартадаггүй. Тэгээд чи гарааны бизнесийн салбарт байгаа бол дахин давтах нь ойлгомжтой. Нэг үгээр том төсөл барьж аваад дахин хийсэн ч зогсолтгүй дахин инвент хийж шинжлэх болно. Рич Netflix-ийн жишээг ярьж өгсөн шүү дээ. Тэдний хувьд дор хаяж 3 удаа өөрсдийгөө тэр чигээр нь шинчилсэн. Нөгөө тал нь блокбастер шинжилэл хийж чадаагүй. Би бол багийн асуудлыг бас байсныг мэдээд байгаа юм. Тэгэхээр зөв хандлага чухал. Та хэд Dropbox-ийн хамтран үүсгэн байгуулагч шиг гайхалтай аз хиймэртэй баймаар байна уу? Сайн найзтайгаа кофе ууж угаад хамтдаа компани байгуулад ийм том амжилтанд хүрмээр байна уу? Үгүй дээ. Ийм зүйл мянган удаад нэг тохиолдвол тохиолдно. Бараг л үгүй дээ. Ихэнхдээ юу болдог гэхээр хүмүүс явандаа дасдаг, гар нийлдэг. Үгүй бол салдаг цаг хугацаа энерги их авдаг юм. Та нарт нэг Silicon Valley-гийн жишээ татаж хэлж өгье. Hewlett Packard 2 Stanford-ийн мастерт сурч байхдаа танилцсан. Найзууд болоод маш том бизнесийн суурь тавигдсан. Packard төгсөөд сэрэгт явжээ. Hewlett наашаа MIT-д ирсэн. Hewlett энд байхдаа нэг бүтээгдэхүүн дээр ажиллаж эхэлсэн. Аудио бүтээгдэхүүн. Тэгээд Packard зэрэгс халагдлаа. Тэр хоёр Stanford-д дахиж уулзлаа. Тэгээд Hewlett хэлсэн. Аюулаа компани байгуулъя. Хэнд юу зарах юм бэ? Hewlett мастрын ажлыг үзүүллээ. Тэр хоёр эхнийхийг Walt Disney-д зарсан. Walt Disney тэрнийг ашиглаад фантазиаг хийсэн. Hewlett-ийн хийсэн зүйл хэрэгтэй байсан үйлчлүүлэгч. Тэгэхээр энэ дүүх гоё байгаач. Олон жил салж нийлсэн ч жилээс жилд бий болсон нөхөрлөл. Тэгээд их аятайхан эхлэл, их боломжийн анхны үйлчлүүлэгч.
Энэ түүх цаашаа зөндөө сонирхолтой болно. Hewlett залуу Стив Джобст прото хэсгүүд өгсөн байдаг юм. Дараа үеэ дэмжиж гаргаж ирж байгаа маш том хариуцлагатай нэг үйлдэл юм л да. Энд 3 дахь хүн гарч ирсэн байна. Эхний зурган дээр бол Hewlett Packard хоёр хамтдаа компани үүсгэн гаражны хавар зогсож байна. Google ч бас гаражинд үүссэн. Харин дараагийн зураг дээр нөгөө хоёр маань тэр хоёрт зөвлөж байсан багш Фред Термантайгаа гар барьж байна. Фред энд доктороо хийгээд Стэнфордод очиж гарааны бизнесийн экосистем үүсгэхийг зорж байсан хүн. Тэрээр өмнөх оюутнуудаа Стэнфорд тавьцаа байлгахыг бөөгнөрүүлэхийг хүсч байсан ганцхан сургуультай холбоотой биш, гарааны бизнес хамтран хийхийг хүсч байсан. Тэгэхээр Фред хинээс сурсан бэ? Энд байсан багшаас Raytheon-ыг байгуулсан Буш, 13 дугаар байрны Буш. Термин багшийнхаа зөвлөснийг санаачилсныг шинэ орчинд ногоон Калифорниад хэрэгжүүлсэн хэрэг л дээ. Энд хийсэн зүйлс нь байна л да. Энд байна. Стэнфордын судалгааны хүрээлэн цахиурын хөндийн чухал нэг хэсэг. Өөр бас нэг түүх энд байна. Энэ тийм ч яриад байхгүй түүх биш шүү. Гэхдээ сургамжтай. Зүүн талд нь Дрейкийг харж байна. Дамжуулагчийн хатуу хэсгийг бүтээсэн. Физикийн шинжлэх ухааны Нобелийн шагналд хөтөлсөн гол ололт шинжлэл. Тэгэхээр Shockley бас тэр голд нь сууж байна. Тэгээд Бертен Бардин хажууд нь байна. Shockley бол цахиурын хөндийд цахиур авчирсан хүн л дээ. Shockley хагас дамжуулагч зохион бүтээсэн. Өөр олон академик шинжилэл дээр ажилласан. Энэ ажиллаж байсан зохион бүтээсэн газар нь одоо машины зогсоол. Яагаад гэвэл Shockley маш өөдгөө удирдагч байсан. Хамт ажиллаж чадахгүй, хамт байсан хүмүүс нь бүгд үзен яддаг. Тэгээд орхиод явсан. Бүхэл бүтэн салбарын үүсгэн байгуулагч багаа авч үлдэж чадаагүй. Тэгээд яасан? Нөгөө хамтарч байсан 8 хүн нь түүнээс салаад Fairchild нэртэй компани байгуулсан. Зүүн талд нь сууж байгаа хүн Gordon Moore. Дунд нь бол Bob Noyce байна. MIT-г физикээр төгсөгч. Бас Kleiner байна. Эдгээр бүгд мондгууд болсон. Fairchild компани хувьд Shockley-гоос тэс өөрөөр ажиллаж эхэлсэн. Тэд тэндээсээ салбар компаниудын мод ургуулсан. Түрүү хэлсэндээ дахин давтан хийдэг бизнес шүү гэж. Fairchild-ийн Shockley-гоос салан тусгаарлагдахыг хүсч байсан хүсэлт дээр нийлцгэсэн юм. Нийлээд явж байсан зарим нь гой санаанууд гаргаж байсан ч мөнгө санхүүжилт олохгүй байсан учраас салаалж эхэлсэн. Эндээс Bob Noyce, Andy Grove, Gordon Moore гэд тэд энтлийг бүтээн байгуулахад үнэхээр их хувь нэмэр оруулцгаасан юм. Тэгээд энэ манай сургуультай арай ойрхон болсон түүхэлдээ. Яг л өнөөдрийг шиг глобал хөрөнгө оруулалт гэдэг ангид хоорондоо учирцгаасан юм. 3 инженер, 3 MBA, 1 архитектур. Архитектур нь өөрийн гэсэн санааг Кени улсад хэрэгжүүлэхэд эхэлж байсан юм. Тэд нийлээд төвийн сүлжнээс гадуурх жорлонгийн шийдлийг Кен улсад хэрэгжүүлэхээр зориг шулуутсан. Нэр нь санаа ирж жишээ. Тэд 100 мянган чек Винол Корслагаас авч чадсан юм. MIT-гийн нөгөө 100 мянга шүү дээ. Өнөөдөр маш том олон ажилтнтай компани болон өргөжсөндөө тэд үүнийг Элагийн хийсэн жорлонгийн дизайнгүйгээр бас л хийж чадахгүй байсан. Элад өөр хийж байсан зүйл байсан. Тэрээр компанийн нэг хэсэг болохгүй ч гэсэн
би туслалцнаа гэд оролцоод явсан. Яг энэ бол их чухал шүү. Сайн бодоорой. Бүхэн хамтран үүсгэн байгуулагч байх алавгүй. Зарим нь урагшлах замдаа бие биедээ дэм болоод мэддэг чаддгаа хийгээд явдаг. Эла тэдний нэг. Хэдүүлээ зарим алдартай нэрнүүдийн үүслүүдийг харцгаая л да. Bose. Профессор Эмар Bose компани өөрийнхөө анхны мастрын оюутантай хамт эхэлсэн. DAC дижитал төхөөрөмжийн үүсгэгчид лабораторид танилцсан хоёр байсан юм. Дээрбэл лацин болоо нэг ширээний хоёр байсан. Нэрний үсгийн дарааллаараа тэгээд таарчихсан юм. Рокома бол бүрч янзын. Израилийн аримд хамт алба хаасан хоёр байсан юм. Дараа нь хамтдаа энд сурсан. Нэг нь арын байшинд бизнесийн мастер, нөгөөх нь химэл оюун ухааны лабораторид сурсан. Тэгээд гарааны бизнесийн тэмцээн болсны дараа Силэг юунес асуусан. Өгшөө, чиний ярианаас надад гоё санаа төрлөө. Тэгсэн яг тэр үед нь юуны түүний багш байсан Лейтентэй ярьчихсан байж. Лейтен хинтэй ярьж байсан юм гэж Тим Бернерс вебийг зохиогч. Тэд веб дээр тулгараад байгаа асуудлыг хэлэлцсэн байсан. Лейтен тэр санааг юунд хэлээд юун Силийг ятгсан. Тэгээд тэр хоёр MIT-гийн тэмцээнд санаагаа нэгтгэхэд орлоо. Үр дүнд нь энэ хотод төвтэй технологийн авраг компани үүссэн байдаг юм. Тэдний зах зээлийн хэмжээ нь MIT-гийн хандивын хэмжээнээс хэтэрчигсэн явж байгаа. Энэ холбоо харилцаа тогтоосон болон баг бүрдүүлсэн гайхалтай жишээ. Маш олон ийм жишээ би сүүлийнх нь виртуал инк. Нэг ангийн залуус лабораторийн хамтрагчид баг болчихсон. Маг 3 байна. Рональд эндэрж хичээл заах гээд байгаа гэд яг энэ үед суудалд сууж байсан докторийн оюутантай танилцаад дараагийн компани үүсгэсэн юм. Би хэлсэн, нэг эхэлсэн бол дахиад л давтна. Энэ бол бүхэлдээ давтамжтай тоглоом л доо. Бизнес загвар зохиох яриа гэдэг бизнес эхлэхдээ агаар нэг сонирхолтой сэдв. Зөндөө олон жишээ байна. Бизнес үйл явцыг офшороор хийх бас нэг арга байна. Хоёр энэтхэг үүсгэн байгуулсан жишээ. Төв талбайн тэндээс эхлэлтэй. За тэгэхээр энэтхэг рүү мэдээллийг явуулаад дижитал болгож хөрвүүлээд нааша буцаага татъя л да. Хөдөлмөрийн хөлс тэнд хамаагүй бага. Энэ мэдчлэн сонин учрлаар бизнес загварууд зохиосон хүмүүс олон байна. Энэ гарааны бизнесийн тоглоом гэдэг миний өнцгөөс галзуу санаатай байх хэрэгтэй. Яаж хийгээд гүйцэтгэх хэрэгтэй. Тэндээс ямар нэгэн байдлаар ашиг олно. Мөнгөн ашиг, хувь цаач юм уу. Тэгээд дахиад шинэ адал явдлын эрэлт. Дахин давтагдах нь гарцаагүй. Тэгэхээр энэ салбарт хөл тавьж байгаа бол хүмүүс хэнтэй холбогдох хэрэгтэй гэж хийж үтсэн хүмүүстэй. Тэдгээр хүмүүсийг олно гэдэг цаг аавн хайгуул хэрэгтэй. Ягаад гэвэл тэд сонирхогчдоос нэлээд зайтай байдаг. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэднийг олохын тулд хийж байгаа хайгуулыг бие лав ажил гэж тооцдог. Би бол яг энэ холбоо харилцааг үзэн яддаг байсан. Инженер байлаа. Театр харилцаа, урлаг хүмүүнлэг гээд дургүй сэдвүүд байсан юм. Театр гэдэг ямар нэгэн мессеж хүмүүст хүргэх урлаг, тийм биз? Боб Джонс яг энэ талаараа дараа 7 хоногт ярилцах байх. Би Бобын хийгээд байгаа питч хийх урлагийг анх сургуультай сонирхсон бол сурах боломжтой байсан. Би даанч ямар ч хэрэггүй гэж бодож байсан юм. Энэ бол үнэхээр маш том алдаа л да. Чи хэрвээ тийм салбарт ахлах ангидаа дуртай байсан бол энд яасан ч ирэхгүй байсан юм. Гэхдээ л та нарт гэж хэлэхэд
Юмыг сонирхож явхад илүү итгэхгүй л дээ. Тэгэхээр миний мессеж бол энэ хүмүүстэй холбогдно гэдэг ажил юм. Нэг их сонирхолтой байх гээд бас зугаацах гээд байгаа даа биш л дээ. Энэ бол ажил. Ажил шүү. Ялангуяа ичимхий хүмүүст бол энэ тал дээр ажил гэж би зөвлөмөр байгаа юм. Том зургаараа бол чамд хэн хизээ туслахыг чи мэдэхгүй. Тиймээс хүмүүстэй сайхан харьцаж хүнд тусал. Их баг нь хамаагүй. Их баг хэмжээгээр ч гэсэн хүмүүст тусал. Би тэмцээнд орохдоо 8 санаа ганцаараа зэрэг оруулж байсан юм. Энэ бол миний санаануудын хагасан л байсан. Яагаад гэвэл хэн нэгэн санааг минь хулгайлчихна гэж бодоод байсан юм л да. Тэгэхээр энэ бол сүүлд бодоод байх нэ. Шал хэрэггүй тэнэг бодол байсан. Хэн нэгэнтэй хамтраад санаа гаргасан бол хамтрагч болоод тэгээд цаашаа хамтдаа явах магадлал өндөр байсан л да. Ганцаараа юунд ч хүрэхгүй байхаас л энэ бол хамаагүй дээр. Ер нь тэгээд явж санаа хулгайлах гэдэг маш хэцүү. Бүр бүхэл бүтэн процессыг ойлгогдоод тэрийг барьж чаддгүй юм бол энэ салбарт энэ санаа бол маш хэцүү. За тэгэхээр бас нэг сануулга. Хүнээс зөвлөгөө санаа комент авч байгаа бол бичиж аваа. Ямар та надад хэлсэн зүйлээ имэйлдээд өгөөч гэж хэлэлтэй биш те. Утгагүй асуудал. Дээрээс нь хүнд бэлтгэлгүй байгаагаа битгий мэдэгдэх. Хүнийг давтуулж дургууг нь хөргөвөл тэр хүний хандлага тэр чигээрээ өөрчлөгдөнө. Тэгэхээр бэлтгэлтэй бай. Бичиж ав. Миний дуртай үг байдаг юм. Аз зоригтойд нь дуртай байдаг. Бэлтгэлтэйг нь ивэдэг гэж. Аз олон янзаар тохиодог. Гэхдээ азтай байх боломж өндөрцгийг ивэл бэлд. Харилцаа холбоонд энерги зарцуул. Харилцааны үр өгөөжийг авахаас өмнө хүмүүст тусал, сайхан ханд. Тэгж байж карма гэдэг шиг харилцааны үр шимийг хүртэнэ. Дахиад нэг зөвлөгөө. Бизнес карт. Би бизнес карт гэдэг үгэнд дургүй. Оюутнуудын хувьд бизнесгүй байж бизнес карт гэхээр мангар байдаг. Холбоо тогтоох карт. Карттай бол хүмүүс дараа нь чамайг яаж ийгээд санана. Кармагаа судалж байгаад тэгээд л картыг чинь олон шүү дээ. Тэгэхээр төгсгөлд нь байзаарай. Эн чинь хэн блэ? Бид юу ярьлаа гэдэл эхлэн шүү дээ. Тэгээд хэрвээ сэргэлэн бол картн дээр нь тэмдэглээд хадгалаад ав. Энэ үнэхээр хэрэг болно шүү. За тэгэхээр лифтний питч гэж их яригддаг. Зарим нь 15 секунд 30 секунд гэдэл чамд бүх төрлөөрөө байх хэрэгтэй. Чиний бизнес санааг агуулсан үг, хэлц, өгүүлбэр, эмх цэгцтэй доголон бүргээд бүгд аман дээр чинь бэлэн байх хэрэгтэй. Тэгэхээр
Манай бизнесийн нэр тийм л дээ. Бид хэдэн мянган хүнд тулгардаг тийм асуудлыг бүгдийг шийдэж байна. Манай санаа MIT ийм лабораториос гарсан. Загвар нь гараад, туршаад амжилттай болсон. Тэгээд л болоо. Тэгэхээр энэ бүхний эцэст хэлэх гээд байгаа зүйл бол эмх цэгцтэй нэг л доголмөр. Хилцж байж болно бүгдийг товчлоод агуулсан. Тийм хилцж байж болох юм. Санаа солилцох үдэшлэх уулзалтууд. Надад итгээрэй. Би бол танихгүй хүмүүстэй үдэшлэгт явах дургүй хүн. Гэхдээ л энэ бол ажлын нэг хэсэг шүү дээ. Нөгөө богинохон догол мөрөө цээжлээд яваад оч. Хамгийн шалгарсан арга бол шууд чамайг урьсан хүнээс тусламж ав. Хин чамайг урьсан бэ? Тэр хүнд өөрийнхөө санааг хэлээд иймэрхүү юм ярихаар бол ямар хүнтэй холбогдох вэ? Хэн нь энэ асуудлаар ярих хүсэлтэй байх бол намайг танилцуулаач. Эсвэл зааж өгөөч гэдэл асуучих. Хүмүүс холбож өгөх гээгүүл юм бол тийм үдэшлэг зохиох хэрэг юу вэ? Ямар ч байсан үдэшлэгийн эзэн цааргал авахгүй. Pub, Starbucks, кафе, 7 хоногийн тогтмол уулзалтууд олон газрууд бий. Тэгэхээр энэ хаваар бүр та нар шиг хүмүүст зориулсан газрууд маш олон байна гэд боддоо. Зөндөө их байна. Стратегийн нөлөөтэй цэгүүд гэж бас байна. Баарыг бол хааж зогсоох хэрэггүй. Гэвч баарны ойролцоо бай. Ядаж л хүмүүсийн хөдөлгөөнийг харна. Бас үүдийн ч гэсэн харах нь зөв. Хүмүүсийн орж гарах хэнэгэнтэй ярих, хэн орж ирэх гээд хянах боломжтой байршлууд. Яагад гэвэл чи тэнд ажиллаа л хийж байгаа. Уулзах гэж зорьсон хүнээ хайж байна. Тэгээд уулзаж мэдлэх үедээ нөгөө үгээ хэлэхэд нэг өгүүлбэрээ дуулгаж дэгээдэхэд бэлэн бай. Бэ хорт хавдар эмчлэх гээд байна гэдэг ч юм уу? Энэ чинь л дэгээ чинь шүү дээ. Зэвсэг чинь. Тэднийг чамтай цаашаа ярих сэдлийг маш ойлгомжтойгоор гаргаж өг. За тэгэхээр энд байгаа сүүлийн зөвлөгөө. Хүнээр дамжуулж танилцах. Би нэг оюутнаа бүр хэдэн жилийн өмнө миний шав байсан. Одоо бизнес хийдэг шавтайгаа танилцуулж байсан юм. Хоёр шаваа хооронд нь танилцуулсан гэсэн үг шүү дээ. Энэ харилцаанд юу чухал гэж холбож өгч байгаа хүнийхээ ажлыг хялбарчилж өг. Бас маш их үн цэн өг. Анхаарал хандуул. Нэг жижигхэн имэйл бичих. Холбож өгч байгаа хүндээ шүү дээ. Би ийм имийг тэр хүнд хэлэх гээд байна. Тэр миний энэ санааг ингэж дэмжвэл, ингэж харвал зүгээр юм байна гэд имэйл бэлдчих. Тэгээд яаж ярих вэ? Энэ имэйл болж байна уу гэд асуу.
тэр юу гэх бол гэд хэлээд л өгнө. Тэгж байж нөгөө гол хүндээ чиний тухай танилцуулга зөв байдлаар очино. Эсвэл бүр би таныг CC-дэд танаас мэйли чинь авсан гэд шууд бичсэн нь дээр үү? Та юу гэж бодож байна? Ийм тактикуд байдаг л да. Хэрэглээд үзээ, алдахгүй. Эмэйлийнхээ толгойг сайн уу гэж байснаас ямар нэг сонирхол татахуйч байлга. Түрүүн яриад байсан миний түрүүн ярьж байсан тэр хилцээг эмэйлийнхээ гарчигт ашиглал да. Би хорт хавдар эмчлэх гээд байна гэдэг ч юм уу. Ямар нэг сонирхолтой зүйлээр толгойгоо эхлэх хэрэгтэй. Тийм зүйлд ашигла. Би түрүүн баахан жишээ үзүүлээд байсан нь хүмүүстэй танилцах хүн бас олон арга замууд байдгийг л хэлээд байгаа юм. Хэрээдүйн ажилтан бас хамтран үүсгэн байгуулагч зөвлөх гэдэг ч юм уу. MIT яг энтерпренеруудыг уулзуулдаг, холбодог маш сайхан тийм чухал системтэй. Энийг бид экосистем гэж нэрлэдэг юм. Энжин бол ганцхан хөрөнгө оруулаад зогсохгүй, хүмүүсийг уулзуулах арга хэмжээ зохион байгуулдаг. Ганцхан MIT ч биш. Бусад сургуулиуд ч бас иймэрхүү зүйл хийдэг болсон байгаа. Тэгэхээр жишээ дурдахад Harvard байна. Бас HBS, iLab, Stanford-ыг старт гэдэг ер нь адилхан. Энд харагдаж байгаа зураглалд би үнэхээр дуртай. Би анх 30 жилийн өмнө энд сурч эхэлж байхад дээр нь ийм олон компани нэр байгаагүй. Ганц 2 л нэр байсан. 3 юм байна. iLab. Ийм олон санал санаачлахуд байгаагүй. Одоо гэтэл ийм олон болсон. Манайхыг дуурайгаад олон сургууль хийж эхэлсэн гэхэд болно. Хүмүүстэй танилцдаг бас нэг газар бол инженерчлэлийн төсөл хийдэг хичээлүүд. Бас загвар хаана ярьдаг вэ? Медиа лабораторийн хичээл, бизнес хичээлүүд. Энэ сургуульд ажилладаг сургууль хүмүүжүүлэгч нараа юу дэмждэг вэ гэвэл судалгаа, шинжилэл, боловсрал, тэгээд хичээлээс гадуурх бие даасан үйл ажиллагаа. Энд жишээ нь MIT-гийн электроник судалгааны нийгэмлэг байна. Сургуулиас гадуур. Энэ гэхдээ энэ сургуулийн талбай дээр оршиж байгаа 100 ийм төрлийн үйл ажиллагаануудын ганцхан нь 11 мянган оюутнууд. Бид хав түнсийг энд хийж байгаа. Тэгээд одоо эндээс 100 гаруй Comcave төрсэн түүхтэй хакатонууд байна. Пүрэв гарагт хиймэл оюун ухааны хакатон эхлэх юм. Өнгөрсөн 7 хоногт reality хакатон байсан. AR, VR. Энэ үйл ажиллагаанууд үнэхээр үүрэгтэй, үр дүнтэй байдаг юм шүү. Pipac компаниг байгуулсан хүмүүс энэ хакатонуудын нэг дээр нь уулзаж прототипа хийгээд бизнес болгоод саяхан Amazon-д хэдэн саяар зарчихсан шүү дээ. Манай нэг эмч байсан юм. Энгл харта астмтай хүүхдүүд цацалгаа цацаагүйгээс болж эмнэлэгт хүргэгддэг асуудлыг шийдмээр байна гэсээр багад хакатоны үеэр сэрүүлэгтэй цацлах хийчихсэн. Эцэг эхчүүдэд амар тайван байдал бэлгэлж байгаа юм л да. Цацлаганд сэрүүлэг хийсэн. Ингэснээр айдасгүй болгож чадсан юм.
Тэгэхээр бүгдээрээ л хакатоноос төрсэн санаанууд. Энэ бүхний жагсаалтан дуусахгүй л дээ. За тэгэхээр сошиал медиа бас LinkedIn, Google гэдэл байгаа л да. Гэхдээ нэг оны төгсөгчтэй хайвал сонин сайхан бас хамтран ажиллагаа харах магадлал маш ихтэй байдгийн. Уулзах хэрэгтэй. За энэ тал дээр бол Харвард нэлээд тэргүүлж байгаа. Хүмүүсийн харьцаа ер нь хооронд нь холбох сэдв, холбоос мэдээлэл, туршлага олоход энэ тал дээр амар байдаг юм. Ойртоход амар гэсэн үг. Ижил төстэй сонирхол шинж чанарууд яриаг эхлүүлж хүмүүсийг холбодог. Ийм харьцаа үүсээд дараа нь тус хувил санал тавьбал хамаагүй өөр үр дүнтэй. Хүмүүс чамайг бас гуглдна. Тэгэхээр өөрийгөө гуглдээд ямар харагдаж байгаагаа хараад үзчихэд нэг их буруудахгүй л болов уу. Тэгэхээр энд та нар сурч бас амьдарч байна. Энэ бол тэр чигээрээ амьдралаа ирээдүгээ шийдэж хүмүүстэй холбогдож ажил хэрэг явуулж болох маш гайхалтай боломж юм. Бүр зөвлөгөө өгдөг газрууд ч гэсэн байгаа. Мэргэжлийн хүмүүс, холбогчид тэдний зөвлөгөөг авах нь маш ашигтай. Яагаад гэвэл тэдэнд маш их хэмжээний мэдээллийн сан байгаа. Тэгээд сонирхож орох гэж байгаа хүмүүс энэ салбар бизнесийн төрлөөрөө бас хайгуул хийх л хамгийн их хэрэгтэй байгаа юм да. Үндэслэгч өмнө нь хийгээд үдсэн хүмүүс зөвлөгөө өгч та бүхнийг дэмжих магадлал маш өндөр байдгийн. За тэгэхээр та бүхэнд нэг зураг үзүүлье. Энэ зургийг харцгаада. Энэ зүүн гар талын зураг дээр Стив Джобс Боб Нойстой юм яриад сууж байна. Apple-ийг байгуулахаас өмнөх зураг л да. Стив Джобс Intel-ийн үүсгэн байгуулагч Silicon Valley-гийн ахмад удирдагчдын нэгтээ сууж байна. Тэгэхээр дараа нь Стив Джобс залуу Марк Зукербергт зөвлөгөө өгөөд сууж байна. Энэ бол яг дөнгөж эхэлж буй хүмүүст бол тун хэцүү холбоос л доо. Эндээс гэвч юу харж болох вэ гэхээр хийгээд үдсэн ахмадууд дараагийн үеэ бэлдэж дэмжих сонирхол сэтгэл байдгийг харах боломжтой. Тэр ахмадууд магадгүй хүмүүстэй ч танилцуулж болох юм. За тэгэхээр бас нэг зүйл бол өөрийн хувьдаа зөвлөгч хүмүүстэй байгаад давхар компанид зориулсан тусдаа зөвлөхүүдтэй байх хэрэгтэй. Яг л чиний хуульч чамайг өмгөөлөөд давхар чиний нөгөө талыг өмгөөлөх боломжгүйтэй адилхан. Тусдаа хоёр төрлийн зөвлөгчтэй бай. Зөвлөгөө хүмүүстэйгээ хэрэг болохоос нь өмнө хувийн харилцаа тогтоож сур. Хэрвээ нэг зүйлдээ тууштай хэлсэндээ байдаг тийм хүмүүс байх юм бол харин тэд итгэл алдалгүй зөвлөгөө өгтөө дуртай байдгийг. Ашиг солилцоо бүхэн мөнгөөр үнэлэгддэгвэ гэж Боб ярьсан да. Тэр зөвлөгч чинь зөвлөгтөө дуртай,
чиний хийж байгаа зүйлийг хараад бахархдаг байж болно. Тэгэхээр зөвлөгч гэдэг маш чухал. Сонгох нь маш чухал. Тэгэхээр одоо миний хэлэх гээд байгаа зүйл хэн нэгэн анхны орж ирсэн болгонтой шууд л хамаг бүхнээ ярьж битгий холбогд. Тийм ээ. Тэгэхээр энэ бүхэнд бол цаг хугацаа л хэрэгтэй. Шууд яарч бүх зүйлээ даатгаж эхлээд дараа нь харамсч байхаар сайн хүнээ таниад зам нийлсэн нь ирээдүйд маш их хэрэгтэй юм. Энтерпренеуруудын холбодог газрууд чамд ажилтан олоход ч гэсэн хэрэг болно. Хүмүүр чамаас цалин хүсэхгүй байж болно. Зарим нь суралцж байгаад өөрөө гарааны бизнесээ эхлэх гэж байж болно. Тэрийн дэмж тэд чамд баярлах болно. Бүтээлч сэтгэлгээг нь өдөө дэмж тэгж байж тэд чамд зориулж бүтээлч санаанууд гаргана. Магадгүй удаан хугацааны харилцааны эхлэл чинь билүү. Ажилтан нь шинэ компани байгуулж гараад асуудал хүндрэхэд хуучин компаниас хөрөнгө босгоод охин компани болж хөгжсөн олон жишээ байдаг шүү дээ. Google-с гарсан олон ажилтнууд компани байгуулад Google-д буцаагаад зарсан байдаг. Өөрийнхөө бизнесийг хамгаална гэд бусад гүүрүүдийг нураах шаардлагагүй шүү дээ. Тэгэхээр юм бүхэн учир шалтгаантай. Тэр үед 100 мянган тэмцээн болж байлаа. Нэг уулзалтан дээр нэг шинэхэн залуу ирээд бидэнд нэг шин санаа байна. Яаж хүмүүст хүргэх тал дээр дэмжлэг хэрэгтэй байна. Бизнесийн мэдлэгтэй. Тэгэхээр миний толгойд Джейсон орж ирлээ. Яг тэр тал дээр тэгээд бүр биотек дээр ажилладаг хүн. Би холбоод өгч гисэн юм. Дараа нь харин тэд тэмцээнд нэг үе дээр ялалт байгуулсан. Бизнесээ эхлэх хэмжээний бол биш л дээ. Гэхдээ сайн туршлага мөн үү? Мөн. Тэд тэр багаар яваагүй ч баруун талын хоёр нь бизнесээ эхлүүлж чадсан юм. Ажил эхлэхэд бүгд хамгийн сайхан дээрээ тавьсан байдаг. Ер нь л алдаа дутагдлуудыг эрт хайж олох хэрэгтэй. Туршилтуудаар. Хэцүүлдэ. Цаг авахын хувьд аавна. Гэхдээ л эртхэн цааш хамт явах үгүйгээ тогтоосон нь зөв. Өмнө нь ажиллаж байсан газрууд тань яриад үз. Тэгж байж л энэ бүхэн үр дүнтэй болно. Тийм ээ. Нэг удаа алдах бол байдаг л зүйл. Багийнхаа хүмүүсийг туршлагаар нь жагсааж хараад байдаг. Гарааны бизнест яг яах ёстой вэ гэвэл багт ямар хувь нэмэр, ямар шинж чанар оруулж байгаагаар нь жагсаах нь зүйтэй юм. Тэгэхээр хэн нэгэнд ялангуяа багийнхандаа худлаа ярих хэрэггүй. Заримдаа хүмүүс зүгээр уцтаад таныг зөвлөхөөр нэрийг чинь тавьж болох уу гэж асуудаг л да. Би хэрвээ зөвлөөгүй болвол зөвшөөрдөггүй. Би зөвлөөгүй юм чинь зөвшөөрөх хэрэггүй. Гэсэн чи нэрийг минь тавьчихсан л байдгийм. Тэр миний нэрийг тавьсан хүмүүс нэг л өдөр баригдана. Тэр үед бидний харилцаа үнэхээр хэцүү байдалд орно. Тийм этикгүй зүйл бүхий.
Эсвэл бүр зөвлөгөө аваад асууж байгаа тавилт болно шүү дээ. Манай нэг найз Silicon Valley-гийн хөрөнгө оруулагч үнэхээр аятайхан блог хөтэлдэг. Хамтран үүсгэн байгуулагчаа хэрхэн сонгох тал дээр ороод үзцгээгээрэй. Энд бас нэг зүйл байна. Энэ сургууль дээр энэ тэмцээнүүд дээр оюутнууд анзаардгүй давуу тал. Тэгэхээр нэг хүнтэй хамтраад нэг төсөл санаан дээр хамтраад нэг үзлээ л дээ. Болохгүй бол дараагийн 7 хоног өөр хүнтэй хамтралаа. Нэг 7 хоногийн дотор бүх санаа төлөвлөгөөгөө хуваалцаад алдчихна гэж бол байхгүй л дээ. Бүр патент авах гээд бэлдчихсэн тэр баримт бичгээл тэр чигээр нь уншуулчихдаггүй юм бол нөгөө талдаа ч гэсэн хамтрах гэж үзлээ болохгүй бол дараагийнхтай нь хамтрна. Туршлага судал нь аль аль талдаа ашигтай. 1-7 хоногт алдаад байх зүйл бол үнэхээр энд байхгүй. Тэгэхээр энэ бүх хөдөлгөөнд хурдан бас сэргэлэн байх нь хамгийн чухал зүйл юм. Хурдан бөгөөд сэргэлэн байх хэрэгтэй. Янз бүрийн туршилтууд хийж өөрийгөө бэлэн эсгээ шалгаад яваад байна гэсэн үг шүү дээ. Бүх юмд л бэлэн байна гэсэн үг. 100,000-ын тэмцээнд орох гэж байгаа хүмүүст би нэг зүйлийг эртнээс сануулчихъя. Хожлоо гэхэд тийм ээ, хожлоо гэхэд хожсон мөнгөө яаж хуваахаа шийдчихэд ордог юм штэ. Тэгэхээр бодоод үзцгээе л дээ. Нэг бол тэр мөнгө компани руу орно. Эсвэл тэнцүү сайхан хуваагаад авна. Тэгэхэд уг нь компани руу орох зориулалттай биз дээ. Энэ бол компанид оруулах зориулалттайгаар ярилцаж тохиролцсон мөнгө байх ёстой. Тийм ээ. Үнэн. Гэвч хуульч оролцоод ирэхээр байдал өөр шүү. Хуульч оролцоод ирэхээр байдал маш өөр болно. Өнгөрсөн жил 3 хүн хожвол компанид мөнгө оруулна гэдэг орсон. Хожсон чинь нэг нь цаашаа үргэлжлүүлэхгүйгээр шийдсэн. Үргэлжлүүлэхгүй гэд мөнгөө яах вэ гэсэн дүрм байгаагүй л дээ. Эртэл мөнгө төгрөгөө тодорхой болгосон нь дээр шүү. Хэцүү яриач гэсэн хийх л хэрэгтэй. Бүгдийг ярилцаж тохиролцох хэрэгтэй. Тэгэхээр олон ч удаа бүх юмс хүсснээр болохгүй тохиолдол гарнаа. Энэ бол зайлшгүй зүйл. Олон жилийн өмнө нэг баг тэмцээнд хожчиход санаачлагч нь санаагаа өөр дээрээ авна гэд дайраад байсан. Тэгсээр байгаад эцэст нь яасан гэж? Эцэст нь энэ байдлаасаа болж бага алдсан. Тэгээд
Энэ хүний санаа нь бизнес болж чадаагүй. Зах зээлийн эрэлт нь уг нь маш өндөр байж л дээ. Найзууд нийлээд бизнес эхэлдэг, амлцхаадаг, замдаа нэг нь ажиллаа хийхээ болдог. Ажлаас нь татаад байдаг. Найзууд ч гэлээ, эцүү ч гэлээ, яриад нийлээд явуулах хэрэгтэй. Бүр том асуудал хувьцааны зодоон хууль шүүх болж асуудал хурцдаж томорхоосны өмнө салсан нь дээр. За тэгэхээр 3 дахь жишээ хэлье. 3 PhD нийлээд санаагаа ярьлаа. Прототипа хийлээ. Болоод байлаа. Амжилт маш ойрхон харагдаж байлаа. Тэгээд гурвуулаа нэг өдөр хөрөнгө оруулагчтайгаа өрөөнд нь ярилцаад сууж байлаа. Тэгсэн гэнэт нөгөө гурвын нэг нь би ер нь хөрөнгө оруулалт авна гэдэгт нэг л эргэлзээд байгаа. Эргэлзэхэд буруу газар буруу цаг болсон байлаа. Тэрийг эртгэхгүй дээ. Ингээд тэд үнэхээр баларч л дээ. Үнэхээр баларцгаас. Тэгэхээр Чипкогийн жишээ дургүй хөрмээр шүү. Нэг техникийн туслагч нь бизнесийн зэрэгтэй. Түүний эхнэр нь хуульч байж. Тэгээд Чипког яг хөрөнгө босгоод явж байхад нь өмнө нь тусалсан оролцооноос болоод шүүхтэд мөнгө нэгсэн. Компани амжилт олж 9 оронтой тоогоор зарагдсан л да. Гэхдээ л урагшаа явж байх үед ийм балай зүйл гарах үнэхээр өрөвдмөр. Тэгэхээр эртхэн хамтарч байгаа, ажилуулж байгаа хүмүүсээ таних мэдж болгоомжтой байхад илүү идэхгүй гэсэн үг л дээ. Тэгэхээр би та бүхэнд бас нэгэн жишээ хэлье л дээ. Баг бүрдээд хөрөнгө оруулалт авдаг. Одоо хөрөнгө оруулагч гэдэг нэг хүн гараад ирнэ. Түүнд бол үүсгэн байгуулагчийн эрх ашиг биш, өөрийнх нь эрх ашиг хамгийн чухал. Тэгээд миний ярьж байгаа энэ түүх яасан бэ гэхээр багийнхан хөрөнгө оруулагчтай нийлээд үүсгэгчээ шахаж гаргасан. Дахиад хэлье. Багийнхан нийлээд хөрөнгө оруулагчтайгаа нийлж үүсгэгчээ шахаж гаргасан. Муухай байгаа биз? Аркогийн талаараа би сайн мэднэ. Эхэндээ нэг л зорилго байсан. Нийгэмд сайн сайхныг бүтээх. Тэгсэн хэвлэл мэдээлэл, нэр алдар, киноны санал гээд араас гараад ирсэн чинь нөгөө нийгмийн сайн сайхан энэ бүхэн өнгөрсөн. Энэ бүхэн яах вэ? Мөнгө олъё л доо болоод ирсэн. Үүсгэн байгуулагчид хоорондоо ингээд хагаралдаж эхэлсэн. Ер нь тэгээд хамтрагч компани байгуулна гэдэг олон зовлонтой. Мөнгө төгрөгөө хувьцаагаа хуваах гэдэг заавал гарч ирж л таарах асуудал. Энэний талаар бүгд л ярина. Ялангуяа хувьцааны хувь хувааж авах, хөрөнгө оруулалтын шатлал бүр дээр хувь эзэмшигчдийн хувь өөрчлөгдөх гээд энэ алхмууд бол үнэндээ аимшигтай хэцүү үйл явдлуудаа. Хэцүү үйл явц. Энэ талаар
Яг манайх дээр зааж байгаа шиг хичээл өөр газар үнэхээр байхгүй шүү. Гэхдээ итгэл алдарч болохгүй. Хувиа хуваах хэд хэдэн арга байна. Нэг хүн бүгдийг эзэмшдэг нэг хувилбар байна. Бас бүх хүн сайхан хуваачихдаг нэг арга байна. Бүгд л адилхан хувь нэмрээ оруулсан шүү дээ. Ингэж хуваасан ёстой л хар мянган компаниуд бий дээ. Ихэнх нь тэгсгээд алга болцгоосон. Тэгэхээр Пол Аллен, Билл Гейтс хоёр байна шүү дээ. Тэр хоёр бараг 10 жил яриаггүй байж байгаад эвлэрсэн байдаг юм. Өөр эвтэйхэн амтлагчтайгаар хуваах аргууд бий л дээ. Чарли Жоо бүр задлаад яриад өгчих нь байх. Энэ хэсгийг яаж зөв аятайхан хийхийг, ямар алдаанаас тойрч болохыг. Тэгэхээр хэлэх хоёр чухал зүйл байна. Нэгдүгээрт эхэн үедээ л хуулиар хувьцааныхаа хувийг яванда тохирохоор шийд. Хамаагүй. Баримт бичгээр баталгаажуул. Зарим нь би ёстой бүхнээ зориулна гэдэг. Ясамн дээр гэр бүл тэгсэн, хүүхэд тэгсэн гэдэг ч юм уу ажиллагаанд оролцдоггүй. Тэгсэн хэрнээ өндөр хэмжээний хувьцаагаа эзэмшээд л яваад байдаг. Тэрийг авах гэж баахан шүүх болно. Тэгэхээр эхнээсээ шулуун шудраг дүрм журамтай эхэлсэн нь маш зөв үйлдэл болно. Оролцооныхоо хэмжээгээр хувьцаа эзэмших тэр дүрм. За тэгэд хоёрдугаарт Боб Микафа надад хэлсэн юм л да. Трикомын үүсгэн байгуулагч хүн. Би асуулаа. Боб, яг хэн нь Трикомыг үүсгэсэн юм бэ? Бараг л би. Унтлахынхаа өрөөндөө интернетээ ашиг юм болгох гэж бодож байх та. Гэхдээ хамгийн гол ярилцсан санааг босгож ирсэн найзууд байсан уу гэвэл бид тавуулаа байсан. Яг бүтээгдэхүүнийг гардаж хийсэн жижигхэн технологийн компанийг тэрбум доллараар хэмжигдэх авраг болгосон инженерүүдийг ярих юм бол тэд ч бас анхны хамтран үүсгэн байгуулагчид гэж би хэлж чадна. Тэд тэр нэр хүндтэй ч дуртай. Тэгээд дараа нь бүгдэд нь хувьцаанаасаа өгсөн. Тэдэнгүү бол компани байхгүй шүү дээ. Хамтран үүсгэн байгуулагч гэдэг бол ганцхан хувь эзэмших асуудал биш ээ. Нэр хүндийн ч асуудал байдаг. Хувь эзэмшдэггүй хамтран үүсгэгч гээд явж байдаг олон хүмүүс бий. Тэд компани урагшлахад хувь нэмрээ оруулаад л байдаг. Хэрүүл маргаан зөрчлүүд ихэнхдээ л хэн нь илүү дутуу эсвэл бүгдийг авах ёстой гэсэн зүйлээс болдго юм да. Хав түнсийн хувьд бид үнэхээр хоорондоо тохирч чадахгүй юм бол хайч чулуу даавуудыг гэсэн. Бид үнэхээр тохиролцож чадахгүй байсан юм чинь. Зоос 5 удаа шидэж үзэх үү? Хайч чулуу даавуудах уу? Гадны зөвлөх авах уу? Арбитрийн шүүхээр орох уу? Хуульч авч хоорондоо үзэх үү? Яг яаж шийдэх юм бэ? Тэгэхээр юмс хөнгөн энгийн байгаа дээр эрт шийдэл олж байсан нь дээр юм байна лээ шүү. Бид энэ эсхийг Менди Вики хоёртой туршилт хийж яаж тохиролцох арга барилуудыг удахгүй туршиж үзнэ. Яг хэрхэн тохиролцоо хийх арга барил шүү дээ. Тэгэхээр хэрвээ бичиг баримтгүйгээр цаашаа явбал юунд хүрдэг маш сургамжтай нэг жишээ байна. Тэгэхээр энэ хоёр нийлээд
Яг үнэндээ нэг нь нөгөө дээрээ нэмэгдэж орсон юм билээ л дээ. Тэгээд фонт зохиодог компани байгуулсан. Биднийх яаж ховж байгаа хуваасан түүхийг өөрсдөө олоод уншчих нь биз. Энэ бол харин компани эхлүүлэхгүйг шийдсэн нь зөв сонголт болсон нэг жишээ байна. Цаг нь болоогүй хүн тус бүр ардаа татлаа түтлээтэй байсан. Тэд 100,000-ыг хожсон. Роботон алсын мис засал. PhD оюутан Карл Вош хийж чадсан юм. MGH доктор хамтарсан. Джон Хоторн MBA оюутан глобал гарааны бизнес хичээлийг зохион байгуулдаг байсан. Тэд хожсон л доо. Тэгээд эхлэхгүй яаваа. Тэгсэн үгүй юм аа. Хоторн өртөө байсан. Зөвлөх үйлчилгээнд Коннор PhD-гээ дуусгах хэрэгтэй байна. 3 жилийн дараа л дуусгасан л да. Хоторн дараа нь MIT-гийн бүр том тэмцээнд нь орсон. Бүгд хожоод таарсан. Нэг нь боловсролоо олж авсан, нөгөөх нь нийгэм төв нэмрээ оруулсан. Бизнес рүүгээ зүтгэж болох байсан уу? Тийм. Гэхдээ тэд үгүй цаг нь болохгүй байна гэд зөв мэдэрсэн. Зөв шийдвэр гаргасан. Цаг хугацаа нөхцлөө мэдэрч үгүй гэж хэлэх тийм ч буруу биш л дээ. Цаг хугацаа нөхцлөө мэдэрч үгүй гэж хэлэх нь маш зөв зүйл. Чи шин зүйл, шин байгууллага үүсгэж байна. Чи бүгдийг нь удирдах байна. Тиймээс өмнө нь ажиллаж үзэж байсан газар эсвэл дургүй таалагддаггүй байсан ажлын байрны соёлыг шинэ компанид битгий авчраарай. Тэгэхээр байгууллагын соёлыг эртнээс байгуулж хэвшүүлж эхэл. Хоёрт нэг нэгэндээ тусал. Энд тэртээ тэргүй одоогоор тийм овоож оцойтол амжилтанд хүрчихсэн хүн байхгүй. Нэг нэгнээ танилцуул, холбож өг. Заавал нэг доод үедээ дэмжиж байх нь биш. Бусдад үйлчилж өгснөөр хариу нь ирдэг юм шүү. Заавал мөнгөөр биш. Хүлээгээрэй. Мөнгөөр ч ирэх тохиолдол бий. Надад шуудангаар ховцааны бичиг ирж байсан тохиолдол олон байсан. Би зүгээр л тэдэнд эхэлж байх үед нь тусалж байсны төлөө ховцаага явуулдаг хүмүүс байдаг. Тиймээс бусдыгаа дэмжицгээ. Дахиад хэлье. Бусдыгаа дэмж. Бусдад өгч байж л авдаг юм шүү гэдгийг дахин хэлье.